Онцгой эдлийн байгууллагын алба багшийн цалин хангамж, тоног төхөөрөмж сайжирч байгаа талаар мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Харин өнөөдөр онцгой эдлийн ерхий газрын дэргэдэгч шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв 119 дугаар ангийн шинэ барилга ашиглалтанд орж нээлттэй хэлээ. За Америк нэгдсэн улсын 2 сая долларын буцалтгүй тусламжаар барьсан тус барилга нь газар хөдлөлтийн 9 баалд төсвөртэй, иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй, мөн гамшигын зарлан мэдээллийг иргэд олон нийтэд хугацаа алдалгүй шуурхай хүргэх удирдлага зохион байгуулалтаар хангах нөхцөл бүрдэж байна. Энэ бүх аймагуд, сумдуудад гарч байгаа гамшигын нөхцөл байдал дээр нь бүсийн хэмжээнд болж байгаа томоохон гамшиг осол төр удирдлага зохицуулалтаар энэ төвөөс хангаж ажиллана. Тэгээ энэ нэг давуу тал. Хоёрдугаар гэх юм бол ус цагуур орчны шинжилгээний газраас гарч байгаа ус цагаарын гаралтай гамшигт аюулт үзэгдэл мөн газар хөдлөлтийн жишрхийллийн мэдээлэл гээд энэ мэдээллийг эндээ боловсруулад бас шаардлагатай тохиолдолд иргэдэд мэдээлэх, иргэдийн мэдээллээр хангах ийм чухал үүрэгтэй. Аляск мужид Монгол улстай түншлэлийн харилцаатай болоод 20 гаруй жил болж байна. Аляск нь цаг агаарын хувьд Монголтой маш ойролцоо үйл их хүйтэрдэг. Зууд газар хөдлөлтгээд ижил төрлийн байгалийн гамшигуд болдог. Иймээс хамтран ажиллаж сайн туршлагаа хуваалцаж байгаадаа бид бүгд баяртай байгаа. Бид цаашид олон сургалт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ барилгад ашиглалтанд орсноор манай алба багчдын 50-60 алба багч сургалт зохион байгуулах бүрэн боломжтой. За сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. За энд томоохон хэмжээний гамшиг осол аюулт үзэл тохиолдсон үед онцгой эдлийн удирдлагыг энэ байр төвөөс явуулах ийм бүрэн боломжтой. Шинэ барилга ашиглалтанд орсноор томоохон хэмжээний гамшигын болон онцгой нөхцөл байдал үүссэн үед Улсын онцгой комисс шуурхай штабын удирдлага шилжин байршиж үйл ажиллагаа явуулах, үндэсний хэмжээнд гамшигын үеийн нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах боломж бүрдэж байна. Мөн гамшигын үеийн холбоо зохион байгуулалтыг бүх түвшинд хэрэгжүүлэх, гамшигаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах, үндэсний сүрэн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, бүсчилсэн удирдлагаар дамжуулан гамшигын зарлан мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх нөхцөл бүрдсэнийг онцолж байлаа.